Амралтын өдрийн мэнд. За өнөөдөр ажлын сүүлийн өдөр байгаа. За өнөөдөр ганц өдөр ажиллаад тэгээд нэг сарын сүүл 2 сарын их хүртэл амарлаач юу. Ахуу амьдралаа бодъё доо гэж. Дээрээс нь бас ядарч байна. Хөөман шинэ хүү маань гэртээ ирсэн байна. Модуна гэртээ ирсэн байна. Манайхан 10 зүгээс сугларсан байна. Яа, нэг хэсэгч бас тарсан ш. Модуна эмээ өөгэндөө ихнэр гүгд хоёр маань эмнэлэгт би гэртээ ганцаараа. Нэг аа тэгэхэд 3 жишээ хараад зүгээр. Чангахан байсан шүү дээ. Тэрийг одоо гэр орныхан маань цугларлаа. Орон гэрийнхэн маань цугларч. Яа, энэ дулаан зогсоолоос би өчтөр нэг машинаа дулаан цэцэл хонуулсан. Гарч ирээд явсан чинь гулгаж штэ. Энэ дугуй хэсэглэн бах, дугуй дулаан бах чинь энэ зам дээр шууд гулгад юм байна. Урд нь анзаардгүй ч. Сая гулгаад бас нэг машинаараас гусангаа алдлаа. Тэгээд дулаан зогсоод дугуй чинь нөгөөдгөө өөрөө бүлээ хоноод дулаан болоод гарч ирэнгүүтээ цасан дээр нотон цасан дээр шууд гулгаж штт. Урд байсан машины араас нь хусангаа алдаад боллоо. Тэгээд яг жоохон болгоомжтой боллоо. За тэгээд эх 7 хоногоос өвлийнхээ иж шиг олон доо. За 50 мах хаагур гайгүй байна. Мэдээлэлээ явуулаарай. Манайх одоо нэг үхрийн гуйны хэрэг байна. Өрөөл мах гэдэг жоохон томдох гээд байна. Нэг үхрийн гуй одоо тэгээ нэг хүзүүтэй л өгнө үз. Үхрийн гуй үлзөөний ганц хоньны мах авъя да. За тэгж итэл хавар болоод өчир начир нь олдно үз. Манай өвдөг ичдэг тиймэрхүү л байна. Тийм юм бодъё доо. Эх 7 хоногт. За маргаашны сайхан амръя. 11 сар болстой үнэхээр ачаалттай байлаа. Ажиллахаас ч өөр арга байгаагүй. 11 сар чинь дархан Эрдэнэт яваад. Дархан Эрдэнэт чинь 100-аад хүнтэй. Ноцолдоод 3 өдөр ноцолдоод 100 гаруй хүнтэй. Дандаа ганцаараа шүү дээ.
Тэгээд ирээд ганц өдөр амраад буцаж ажилдаа ороод удааг байсан чинь ихнэр маань төрөөд эмнэлэг домлог гэж гүйж байгаа л чи бүксээ айсан хэвэр баг шүү дээ. Тэгж байгаа л модоно эмээ өгөхрөө явангууд нь ямар ч амралтгүй 14 хоног гусч шүү дээ. Одоо өнөөдөртөө 14 хоног. Жохон нойр хоолмуудаа гусцсан. Одоо жохон ядаргааны төөл рүү орох гэж байна. Өглөөд нь эмнэлэг рүү ихнэр хөвгт рүүгээ өглөө босож хоол хийж зөөгөл өдөр нь хүмүүстэй ноцолдоол. Тэгжээж л одоо энэ 12 сар 1 сарынхаа зардлын мөнгийг байрандаа тушаа хөр зээлээ бүх юмдаа гаргаж авлаа. Одоо босоо өнөөдөр сайн ажиллаа. Өнөөдөр одоо над дээр 3 хүн л байна. 6-7 усад байгаа л да. Гэхдээ 3 хүн нь их хүнд. Тэгээд тэд нар дааж хожуу орж ирлээ л дээ. Ядчаад гуруула хөдөөнөх. Шандэны нөхөр байна. Шандын, зүүн хараагийн, арханган ийм 3 хүн байна. За бусд нь бол гайгүй мөнгө. Энэ 3 хэцүү байна. Гуруула хөлрөн бадаашцсан. Тэгээд би мөнгө их зарласан да. 14 хоног ажиллаад тэгээд бүтээсээ өдөр ажиллаад дуусгана гэж яхад яг тулгаж орж ирж байгаа байхгүй. Одоо тэр 3 өнөөдөр яаж орох нь вэ? Зарим усууч ёндоотой доо. Зарим ч идгээд гараа явчихдаг юм да. Дандаа залуучууд. Та манайхаа одоо ингээд ийм юмыг бүр эзэстэн тулд Монгол хүний нэг зан юм дөө. Цагаасаар болж исэн ч гэсэн би түүний өдөр хамаг юм цогдуулаад очирлоо тавих гэдэг. Урд нь цогдуулж явахгүй. Баяр ёслол болсон ч гэсэн падаж малаж яг тэр өдөр нь хайж майгаал. Гэтэ яг юмнуудын ингээд нэг ангалын ирмэгдээгүүр хавцлын ирмэгдээгүүр гэдэг шиг тэгдэг хүмүүс л дээ. Өвчин зовлон байсан ч гэсэн яг нэг ингээд хавдар байсан ч гэсэн эцсийн шатанд нь очдог. Амьдрал байсан ч гэсэн бас та бүр ингээд эргэж буцалтгүй салж нийлсэн нэгэ дараа харамсдаг. Тэгээд нэг уржлаад, юмнийг нэг уржлаад, ухаарад, сэргийлээд ингээд явчих мэддэг. Заавал ингэж би хаагаа хүртэл бүр туйлдуулж, ядрааж ингэж ийж нэг ойлгодог юмстай. Яалтаач билээ дээ. Үндэстэн ухсаатнараа л юм усууд дөө. Үндэстэн ухсаатнараа. Уус орно нь хүртэл бодлогоо тэгж явуулдаг штэ. Амар сайн уу? Монгол улс нь одоо ингээд бүр ард түмэн нь бүр хордоод үхээл шаттаад угаартаад ингэсний дараа одоо барилга байгууламжинд оруулсан дээр юм байна оо гэж. Түмэн зуух муух яндан бандан нүүрс түлээс та хамаг юмаа сольж хэдий их найдаар нь эзчээд за одоо ер нь барилга байгууламжинд оруулвал ер нь гайгүй болох юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Гэхдээ одоо ийм тэнгээ тэр зарсан хэдэн 2-3 их найдаараа зүгээр ийм жижиг метр квадраттай энгийн орон сууц барьдсан бол Улаанбаатарын хүү амын талд орцсон байхгүй юу? Гэр ороод байдаг хүмүүсийн талд дахин орцсон баг шүү. Олон жилийн хөнгөлттэй зээл маш хямдханаар метр квадратын сая 500-аар ч юм уу. Зөвхөн нэг барилгын тэр компани зардлыг гаргах, барилгын материалыг гаргах тиймэрхүү хэмжээнд
метр квадратын үнэлээ. Тэртээ тэргүй 100 яндан нүүрсэнд үр ашиггүй хамаг мөнгөд хуудсан усууд юм чи. Тэгсэн бол одоо олон айлууд амьдралын нөхцөл сайжраа тэгээд утаа нарийнч багсаад улс орны ард түмний эрүүл мэнд ч гайг болчих шүү дээ. Бид нар дааж энэ юмыг заавал туйлдуулж, заавал сүрүүлж иж ойлгох юм. Тагоо тастаад 3 дахь захиргааны станцыг болгохын дэлбшаагаад тэгээд өстө жил ирэх тусам одоо мэдээчтэй энэ чинь улс орон юм чинь жил ирэх тусам хэрэглээ өндөр болж байгаа. Бүр ингээд та арга нь байгаа хязгаарлалтанд орж морж байгаад нэг 5 дахь захиргааны станцынхаа шавыг тавьж байгаа байхгүй юу. Үгүй чи 5 дахь захиргааны станц, 6 дахь захиргааны станцыг барьчих хэвээр юм чинь бүр заавал дэлбэлж, тогмогоо тасалж, хязгаарлалт хийж мийж, алингаа алдчихийж дараа нэг 5 дахь захиргааны станц. Тэг сондгоо мондгоогоор явуулж моолж яста нэг тэнэгтчиж одоо нэг зам дээр хөрөнгө оруулалт хийнэ тэгээд заавал туйлдуулдаг байхгүй. Заавал туйлдуул, заавал ингэж илгээр нь хэвтүүлдэг амар сонирм. Улсынх нь бодлого нь тэр ард түмэн ч тэр. Одоо манай Монгол одоо ингэж асар их хавдраар өгч байгаа улсууд бол дандаа өвчнийх нь ихний хэв шинж, ихний тэр зовир дээр ерөөсө тоохгүй байхгүй. Нуруу нугасны өвчин хүртэл тийм штэ. Иглээд өвдөөл чилээл тонгож гэдгийг өглөө босоход чилээл зовирлаад байж хата үзүүлэхгүй тэгээд нэг өвчин намдаа хуугаал хужаа хятадын бүслээл ингээд өөрийнхөө хөлгтаал нэг л амьдралын төлөө яваад тэгээд амьдралын төлөө яваа сайжирсан юм байгаа мөхлө байхгүй. Яг баг байдагтай. Өмсөн уцаа солиогүй идэх олон ч нэмэгдээгүй. Яг хэвээрээ. Чи тэгээд энэ олон жил амьдралын төлөө яаж явсан? Асуумаар. Нэг мандуулаад сөхрөөл амьдрал ахын дээлсэн мөхлөр байхгүй. Тэгээд яриа нь болохоор амьдралын төлөө. Бие бүр сөхөрлөл явж байгаа байхгүй. Одоо Солонгост байсан бол бас яа их вэ? Бас нэг байран зүтгэж чинь гэж бодох. Тэгээд өмнөөс нь харамсмаар байт юм л да. Өмнөөс чаавас та тэгэхэд одоо цаашдаа яах юм бол хүний эрүүл мэнд чинь нэг туйлдглаараа тэгээд сэгэл авахтаа муу байдаг байхгүй юу? Баг дээр нь засч авахгүй бол нэг туйлдаад ингэж яах лээ. Уцас сэгтгөө бид нар чинь өстой сэлбэггүй гэдэг шиг юм авчраа тавьчихдаг бол хамаа алгалдах. Оргийн биш юм аа гэд хужааг их авчраа тавьчихдаг бол манай ч одоо тийм байхгүй шүү дээ. Байгаагаа харж явахгүй бол байгаа 4 мөч 5 цулаа харж явж явахгүй бол тэгэл дуусаа штэ. Ойлгодгүй юм бол тоо. Тэгээ хүний сайныг дандаа өгснийхэн дараа ойлгоно. Монголчууд нэрээ бүтэхгүй гарууд үнэхээр бүтэхгүй. Хүний сайныг сайнд нэг магчхад амнаас нь одоо юу унчих гээд байгаа юм? Амьдд нь бас өгч байгаа юм шиг хараагаад яста бүр хараах юм олдохгүй болохоор ор хүнжил авгаа хүүхдэр нь хүртэл давхиж орж та хүнийг яаж хардуулах уу? Яаж гутаах уу гэдэг бүх юмыг сэтгэж идэг балиар удгаачууд. Тэгэд үхээд нэг ганц хоноогүй байжгаад тэрэн шиг гайхамшигтай хүн байхгүй мэтээр ингэж бүгд орилдож нөгөө нэг тэнэг амгалан болтгоо байгаа бичдэг. Нөгөө нэг мэдэрд муутай юм шиг амгалан болтгоо юу гэсэн ч үгүй. Тэм жишээ зөндөө л шүү дээ. Одоо ингэ сайн хипхопын айстопи оргил эрдэнэтийг яаж гутааж илаад. Ястан хүүрийн тарааж шүү дээ. Амьдд нь авсанд нь жигчээсэн шүү дээ. Маш олон усуд байна шүү дээ. Үгсний дараа ястан нэрээ энэ урд хоожд байгаагүй мундаг хүн байсан юм шиг бүгд чарлж яадаг. Айд амаараа тийш гуцчихийдэг байна. Манай монголчууд одоо нэг ийм муухай юм л болчмоор байгаа байхгүй юу? Муухай цангаа.
өөр дээрээ гарч байгаа ч гэсэн авир ашаа ч гэсэн өөргөө би хаагдсан урьдчилаад хайрлаад бариад нэгэнд одоо ингээд залуудаа хайрлаж чадаагүй биеийг өдөл насанд нь жил болгон совлож яваад зүү тавь шаардлага хийдгээд нэмэргүй штэ. Сэгэл авахгүй байхгүй юу? Сэгэл авдаггүй. Залуудаа ястаа тартал нь мараалын илэгдлээр одоо даав шуугаараа сэмэртлэн зүтгүүлсэн бие. Өдөл насандаа нэг жоохон завтаа болоод ирэнгүүтээ тэгээ совлуулаар яваад хөнгөлтөө им авах гээд ими санд очирлоод хараад зүхэл ингээд яваад байдаг. Хүний өмнөөс хогширсан юм шиг. Тэнийг залуу насандаа тэрийг бодож явахгүй. Уг нь эртнээсээ сайхан бие сайхан гамнаад хөнгөрөөд сайхан цэмгэр явж исэн бол Азия одоо олон орнууд шүү. Хадгалаад нь хараагаад идэх хужаанараа харалтаа. Энэ хүүрнүүч ирсэн өтөлж зүгтгүү, хөшиж зүгтгүү сонин гарууд шүү дээ. Хөшил гэдэг зүйл ганцхан Монголд байдаг юм уу тааш. Гэтэ өөр орны хөгсчүүд чинь юу манив шиг манай хөгсчүүд чинь ингээд Орсны үдэн дээр бөөвж суух. Аялж маялал, буул модон талхаад улс орон дамнаж яваад амар гой хөнгөн цэмгэр жинкэстэй ирчихлөө. Энэ насныхаа жаргалыг амсч ийн гэж яваад ах юм. Манай хөгсчүүд болохоор Ими сангийн үдэн дээр ойчилаас огсож явах юм. Тэгээ тэрнийх нь буруут нь болохоор одоо төр засаг нь төр саданд буруутай болчдөг. Хүн штэ ихэнх бурууд нь чи өөрөө байгаа штэ. Өөрөө л өгч байгаа юм шиг арихгууд төр чи залуу насндаа замбраагүй амьдралаар явчихсан. Өөрийгөө хайрлахгүй, өчнөө олон удаа гэмтэж бэртчихсэн. Адгалаад нэг халуун усанд ч гэсэн хүн шиг хэвдэж чадахгүй. Халуун усанд чинь биеэ судлах гэж орох биш хэрэг угаах гэж ордог. Ер нь олон хүмүүс тийм байгаа ш. Ер нь халуун усны хамгийн гол юм бол орчин үед биеэ судлах гэж ороод байгаа ш. Тэгэд хүмүүс зүгээр халуун усыг нэг хэрэг угаах гээд нэг ороод нэг 5 минут нэг хагас угасны шавтарсан болоо гарчдаг. Уг нь халуун ус нь сайн хэвдэж явах. Ямар ч массажаас ямар ч элдэг массажаас илүү сайхан усны эмчилгээ гэдэг зүйл бол арсны нөхсөн үед илэгдэг. Хүний тайвшруулж амраадаг. Тийм сайхан зүйл шүү дээ. Тэгээ билээхэн байж байгаа юм дээр хөлсгөр ханхлуулаад тэгэл хүмүүс ургаач авахгүй тэгээ заваарал яваад байна. Хүнтэй хэрэлдэг шигэ байдаг болоосаа гэж. Зарим улсуудаас асуумаар өчигний хөлсгөрөө угаагаад над хумсаа авчиж хүнтэй хэрэлдэг шигэ тийм анхааралтай тийм хичээнгүй байгаа ч өөрийнхөө бие дээр амьтан үнтэй хэрэлдэх уралдах болох тэрэггүй тэрэн шиг зэцэн сэлмэг амьтан байхгүй. Өөрөө навлаарч яахгүй. Тэгмээр байна уу? Таньнээ бас бодоорой. За одоо тэгэл хэд хоногийн дараа 9 эхлэн дээ. 5-аас 50 будаа хүртлээ хэдүүлээ тэгээ гүрэлцэн дээ. За тэгж ил тэгээд нэг он 12 сарн тэгэл шинэ жил энтер гэж баахан бижгэнж байгаа л он гарангууд чинь тэгээд өгөөжийн хэвийн бов гандангийн шар тостой бов гэдэг нөгөө нэг баахан гурлан бовнуудаа хорвоод байхгүй хосгүй нандин эрдэн шиг магтаад унана да. Нэг хэвэлцэн зузаан гурлан бов одоо болмоор юм дөө одоо заа. Манай Монголын уламжлалч биш дээ. Монголчууд хизээ байхдаа хэвийн бов тавьж ирсэн. Ястан гурд элбэг үе сүүлд гарч ирсэн хятадаас л орж ирсэн тийм л зүйл шүү дээ. Энэ янз янзын хээлчсэн хэвийн бовч. Манайх ч зүгээр цагаан сар гэдэг маань цагаан эдээгээрээ сайхан тавгаа застдаг тийм л баяр шүү дээ. Хамаагүй нэг хараадаг хятадынхаа уламжлалыг одоо тэгээ бүр төгс яаж байгаа юм бэ? Хятад хараагаад энэ хятадаас баах юм аваад бүр нутагшуулчихсан.
Хэвийн боо одоо энэ бууз хуушаар идчих бүгдээр их ятад шүү дээ. Цөөн мөө идэргээд одоо нэр мэрийн хүртэл гаралтай цөөн мөө идэр. Одоо биднээс эргэлж идэг хоол ундын дотор асар их гадаадын юмнууд явж байгаас адагдаад энэ үндэсний баяр нь хүртэл монголчууд хизээ нэг айд бодгон гурлын бов өрдөг хизээ бахта тийм түүхэндээ тийм байхгүй шүү дээ. Ховдод нэг жоохон юуны үед галдан мочтой үед газар тариад эрхэлж исэн гэдгийг монголчууд тариа будааны гурил тэрэмдэх барих гоо тийм уламжлалч байхгүй шүү дээ. Ер нь бол маш ховор гурил бол маш ховор ээждэг. Тэгээд хатаагаад нохоод хайж өгтлээ тэгж нэг хэдэн арваар нь баяр астараа өрж идэг тийм юм байхгүй. Энэ сүүлд гарч ирсэн юм байхгүй. Социализмын үед ч баг юм байгаагүй. Одоо ч их хатаггүй гурил өрдөг болжээ. Уг нь болдог бол одоо эрүүл мэндэд сайн энэ цагаан эдээ аарууд бяцтгаа тамиар л байгаа. Жоо үнэтэй байна л да. Үнэтэй байна. Гэхдээ одоо яах вэ? Уг нь малын юм. Энэ айхтар цагаан гурил энэ сардуултай ийм гурил эрүүл мэндэд ч муу шүү дээ. Ер нь эрүүл мэндэд ч муу. Бид нар уг нь адаглаад нэг тавгаа буудсныга дараа нэг хавар 100 хүртэл хүүхдүүдтэй мэрүүлээд байж ивэл шууд амандан цайм да бас дархлаанд на бас нэг малын юм үнэтэй байна л да. Гэхдээ ямар хүнд өгж байгаа шүү дээ өөртөө идэх юм чинь. Өөртөө идэж шүү дээ ямар хүнд авчиад өгч байгаа шүү. Тийм учраас өөртөөсөө харамтаж яах вэ? Тэгээ 10 цагаан эдээ үнэтэй байна гэдээ малчтаа буруудгаач яах вэ бас. Малчж жигсэн бас нэг одоо тэгэл өөрсдөө малын шимээр бас нэг 5 цаас олгож байгаа л усууд шүү дээ. Дандаа ингээ цагаан сарчиг худалдаж аваад авахгүй шүү дээ. Тэгээ малчтаа буруудгаад аах ч юм байхгүй. Том хоньны бүкс авч яхаар зүгээр сайхан цагаан эдэгээр сайхан тавгийн эдэгээ сайхан засаад тэгээд нэг амтун идэхээ сайхан мах чанаад том царан дээр тавьчихад ер нь яага болдгоо юм бол тэгмээр санагдаад. Гэхдээ хүн идэж болдгоо өөртөө идэж чаддаггүй нэг том хоньны бүкс тавьж яхаар хүмүүс сайхан захаас данхгуулаад огтаад идчихээр сайхан үхрийн хавирга маяг сайхан. Гэхдээ адууны мах чанаа тавьсан чи яд ер нь. Хадуу шуудаад мааштай энэ чи адууны мах ч гэсэн сайхан хөрдсөн хүүтэн адууны мах цагаан сараа тавьчихад ер нь яадгийн надад авгоё. Би л одоо айлын босон болоогүй бууз идж байгаа адууны махнаас нэг хэд огтлоод авна. Сайхан ялдж чана да. Хавирга сайхан хөрөөдөөд нулаад сайхан том саран дээр. Тэгвэл аливаа энэ нэг адууны махнаас ч 2-3 хэрчээд гээгээл. Гэхдээ амтун иддэг. Тэгээ орж ирсэн болгоо идсээр байгаа тэгээд баяр нь юуна цагаан сарын баяр нь дуусчдаг, махан ч дуусдаг. Тэгээд ингээ сайхан ингээ хүртээмжтэй байвал хүртээмжтэй баярлдаг бол гоё байхгүй. Тэ хүртээмжтэй. Яагаад тавгийн идэгээ тэгээд дараа нь буулгаж байгаа хүүхдүүдтэйгээ хуваагаад мэрчдэг. Гэхдээ цагаан сараас үлдхэмгүй бүгдийг өөртөө идчихдэг бол гоё шүү дээ. Тэгээ одоо тэр нэг баахан өрдсөн хацчихсан хэвийн боовын иддэг ч хүн байхгүй. Тэгээ хүний нүд хариулж агаад хогийн пүнк рүү шидчихдэг. Тэгээд нэг том нэг бараг 3-2 нь өөх болчихсон тэр том хоньны бүксий чи одоо тэгээд идсэн ч юм байхгүй, идэх махч байхгүй, нүл өөх тос холстрын хаашин талд оруулна гэж. Тэгсэн дараа сайхан үхрийн мах цаг чанаа тэ. Адууны мах цаг чанаад ингээ сайхан алагдуулаад тавьчвал орж гарсан болгоо идээд
Гоё шүү дээ. Идүүлэх гэж тавьж байгаа үстэй. Ямар үзүүлэх гэж тавьж байгаа биш. Одоо манайх ч одоо энэ үзүүлэх гэж тавиад байна шүү дээ. Тавганч тэр эдээ шүүсэн ч тэр хүнд үзүүлэх гэж тавиад идэв энэ. Амар тэрэг гараад байгаа нэр. Жоо өөрчлөлт оруулчмаар юм шиг санагдав. Тэгвэл одоо энэ хоньны бүгс мөгс чинь ингэж галзуурахгүй шүү дээ. Бид нар ч одоо энэ хоньны ууц муусан дээр ингэж их хач холбоотой гэдэг учраас одоо эднээсээ бүр үнийг галзууруулад ингэж байгаа байхгүй. Зүгээр сайхан ингэж нэг үхрийг хаа авж байгаа тий. Энэ жил манайх нэг үхрийг хаа авж байгаа. Манайх шиг одоо ингэж өрөөд махаар өвлждэг айдад бол зөндөө байгаа шүү дээ. Хоньны өтөр үхрийнхөө гоёг бол сайхан шулаад бөмбөлгөөд хоолоор сайхан багаагаад үхрийн хаагаа сайхан эвдээд ястуунтай сайхан хөрөөдөөд тэгээ сайхан цагаан сараараа сайхан чанаа тавьчихдаг. Сайхан чанаа тавиад. Хөөгдөд махад гэж суулждаг. Гэхдээ эд ихэд бас нүур бардам шүү дээ. Хөөгдөд махад. Сайхан барьж байгаа нэг авирга барьж байгаа. Цай төвдөд идэх яана юм дураараа болох. Хоньны махнаас тэгээд хоньны тэр ууснаа чи идчих болдоггүй айл хоньны ууцж бас эвдээд ахын цаашаа хурж чадахгүй тэгээд нэг жоохон халис шиг юм зүссэн болоод амруугаа хийсэн болоод гараа авчдаг. Эдээ шүүсээр хүнд чинь гээд. Тэгж бодогдох юм да. Тэгэд олон унд миний яриа таалагдахгүй бах оо. Эрдэнэчдөө махнаас өөр ширээгээ дүүрэх юмгүй. Одоо тэр үе чи өнгөрсөн шүү дээ. Тэр үе чи одоо бид нар чинь дээднээс өөр өмсөх хувцсахгүй байсан сүудээ эрдэнэчдөө минь. Унтахтааш дээлээ нөмрөөд унтдаг, баахтааш дээлээ нөмрөө баачдаг, бааш хийждэг. Гоёлдооч дээлээ өмсчидэг. Цаазаар авахлах гэж явж байхдаа үрт дээлээ нөмрөөд гарч идэг. Дээднээс өөр юмгүй байсан шүү дээ. Одоо тэр үе чи өнгөрлөө шүү дээ. Бид нар ч одоо тэгээд адагдаад бандаж өмсдөг боллоо шүү дээ. Бандаж дотор өмд гутал янз янзын өмсдөг болсон. Бид нар бас энэ цаг үеэд агаад бас нэг ингэж өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Өөрчлөгдөх. Хамгийн гол нь одоо би энэ цагаан сарыг бод хийж байгаа юм биш. Олон түмэндээ сайхан хүртээмжтэй айл болгонд бас ийм эдийн засгийн дарамт болохгүй, амьтан хүн дуурайхгүй, нэг тийм үзэгдэнгийн юм өрөхгүй. Ингээд нэг сайхан энгийн сайхан байгаад сурчёо хэдүүлээ. Тэгжэл ярьж байгаа байхгүй. Ер яг цагаан сараар хичнээн тарган сайхан хоньны аим цаашаа харддаг бай. Зөвхөн нэг хүмүүсийн нүдийг хужирдахын тулд айл болгоны сор болсон тэр олон сайхан эр хоньнууд маний бодоо болдог бай гэдэг тухай бодоод үзэхгүй юу. Айл болгон зүгээр хүнд үзүүлэхийн тулд ширээн дээр нэг хоньны уус тавихын тулд хэдэн зуун мянган хоньыг цааш нь харуулдаг бай гэж. Тэр талаас нь бодоод үзсэн ч гэсэн. Гэхдээ иж шууш болдгоо. Тэгээ ямар их үнэтэй авдаг үлээ. Гисэн шүү юм бодож байна. Манайхан тэгээ өөртөө юу гэж бодд юм байгаа. Би ер нь альва нэг юмд хүлэгддэг тийм хүн биш ээ. Уламжлалт улирсан баларсан юмд би ер нь ямар ч юмыг задгаа сэтгэдэг, олон талаас нь хардаг тийм л хүн. Тийм юм хачи итгэл бодолтой учраас ч олон хүмүүс таалагддаг баг. Хүмүүс чинь тэгээд нэг уламжлал сэтгэлгээтэй нэг хятадтай алъя гэсэн хятадуудаа бүгдийг нь алдцгаая гэсэн тийм усуудаа их дуртай. Тэгээд насныхаа тоогоор 5-гаа өрн мөрнө гээл 7 үе 9 үе идэргээл баг нурж ухмэр ширээ даахгүй та баахан гурил одоо тэр ч одоо хэдэн ч килограмм гурил өрчихсөн юм байгаа. Гурил шүү дээ. Үгснээр нь үнжиг байдгийг. Зүгээр дэлгүрт байж идэг гурил шүү дээ.
Хичнээн нэг ч өрдөг юм байгаа. Тийм л болчоод дээртэй тэрийг их нүнжигтэй сүртэй юм бодоол. Заахан цагаан эдэний таван муу гаргалж их гоё байд шүү дээ. Цагаан эдэний тавхчин жинхэнэ үнжигдээ. Тэгээд нэг сайхан том бүтэн тогооны өрөмөр дэвсэж байгаа дээдлтний сайхан зөөхөн шар тосоо тавиал. Сайхан хэвэлжсэн сайхан харуулуудаараа засаал. Тэр нэг өндөр бах нь албагүй шүү дээ. Нэх өндөр байх тусмаа лаг айл гэсэн үг ерөөсөө биш. Манайх одоо нэг том тавхтай болтол лаг айл гэх үггүй шүү дээ. Чиний тэр лаг мундаг баян тарганы чи амьдралч харуулна шүү дээ. Тавх чи харуулахгүй шүү дээ. Манайх одоо нэг тийм тавгаараа нэг лаг бусдаас илүү мундаг айл гэж харагдах гэдэггүй шүү дээ. Чиний өөрийн чи амьдралаа яаж авч явж гинөө ороход байж байгаа тэр ахуй амьдрал чи ямар байна уу тэр чинь л үзүүлэх гээд байдаг бол хүн амтнаа дүгнүүлэх гээд байдаг юм бол амтан үнд цагаан сараа дүгнүүлэх гэж байгаа бол тэр чинь л чухал юм шүү дээ. Тэрнээс тавгаараа хүн дүгнүүлнэ гэж юу байдаг. Худалдаад авсан тавгаар нь бас хүний амьдралыг дүгнээ сууж ийн гэж тэр жаргалтай жаргалгүй дүгнэ гэж юу ах вэ? Тэгээд даанч гинэндээ бид одоо нэг том хоньны бүгд тавьчихдаар л мундаг айл болоод тэгэл тэр жилийнх нь ажил үүснэ бүтээл. Бас гоё сэтгэхүйтэй босооч үү те. Хоньны бүксээр бас ажиллаа бүтээчих гээд идэг. Гоё гарууд шүү дээ асл. Манай Монгол ийм гажиг сэтгэхүүнүүд олоо. Үний ухаан санаанд ормооргүй юм. Хачин гажиг сэтгэхгүй. Гажиг сэтгэхүүд гэж дээ гэж одоо. Хүүдий одоо энэ чинь өнөөдөр чи амралтын өдөр илүү. Хар залгнууд чи одоо гадуур тэнэхгүй юм багт. Машина хаан тавих уу? Машина хаан тавих вэ гэдэг асуудал одоо гарч ирж байгаа чинь за энд нэг юм байна уу? Ухраад наавал яаж юм бэ? Тэндээс нэг юм гарчих шиг болох юм. Тийм л юм бодох юм да. Нүхтүүд минь. Миний пэйжийн найзууд минь. Танаа пэйж админ гэж нэг юм эсэргүүний юм ярьж идэг нэг балаа нөхөр байх юм да. Одоо яа их вдэ. За яа чин тэрдэ гэдэг шиг. Ийм балаа хүнтэй та нар боддоо мэн гэж олон жил найзалж юм тахт. Хэдөө үсээс сулж амжихаар юм байна. Үсээс асуулна би өнөөдөр үсээс сул гэсэн. Оочргүй юм байна уу? Уг нь одоо 20 минутанд бол үс засан шүү дээ. Минийг одоо юу ах вэ? Оочргүй юм байж учраас үсээс сулж. Тамны ажлын дараа үсээс сулах гэж явж байгаа.
Үсээ хусчдаг юм бэл. Хусч гэсэн бодлоо байна. Уршаар яваад. Манай энэ урд одоо 80 өсчөнгөл байдгийг. Хусхуу засхуу гэж байгаа л. Хөш. Хайгур. За сайн байна уу? За, өстө тантай ингэж таарах гэж. За яасан? Таны чи би дэмждэн шүү дээ. А тийм үү. За тамина намаа дэмждэг хүн энд байж гинэ. За, сайн байцгаана уу хүмүүсээ. Ахан жоох яаруу явж байна. За. Дараа сайхан уулзъя. За. За дараа уулзъя. Яг ингэж таарах шиг байна. Хүний хувцээ дээ. Хүний хувцээ яж. Хүний хувцээ юм яж шиг. Одоо надтай цаахлаар хувцээ юм юу? Сэтгэн сайхан юм даа гэж шиг. Би ч одоо намын дарга учрал байсан бол бас одоо яа их вэ? Мэн мэдээ амтныг одоо тэгээ бас тоодог хүн байна. За. Адин дэжгүй. Аль очиргуу нь хусан та. Оо сайхан энэ дотор нэг хитэн анхарсан усуд байна. Сайн байна уу? Засч гин уу, хусч гин үү? Усасахгүй мó? Тий, арай одоо болно. Одоо хүнсэн юм байна. Оо, хоёр чинь зүгээр сууж чадах. Сони юм аа. Зэ хамаалах иш зөндөө байгаа. Шивэ сармос. Манай хөөрөсчин. Засч гин үү? А? Чи уг намайг ялцуулах сайн. Би 12-оос ажилтээ. Тий. Үсч наацсан. Өргө орчихсон. Өрөөнд орсон байна одоо гараад. Аа. Өргөө. Шууд уцаа хэлээсүүч. За. За манайхан үсэс.